Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Намайг Людвиг ван Бетховен гэдэг. Би 1770 онд Германы Бонн хотод төрсөн хөгжмийн зохиолч. Миний амьдрал болон уран бүтээл хүний эрх чөлөөтэй нэгт холбоотой. Эцэг минь намайг 5 настайгаас хөгжмийн замд оруулснаар би төгөлдөр хуур болон хийл хөгжим тоглож сурсан. Энэ цагаас би хөгжмөөр дамжуулж өөрийнхөө дотоод мэдрэмжийг илэрхийлэхийг илүү их хүсдэг болсон. 17 настайдаа Вен хотод очиж алдарт хөгжмийн зохиолч Моцарттай уулзсан надад их урам зориг өгсөн бөгөөд тэр цагаас өөрийн анхны зохиол болон сонатыг бичиж эхэлсэн. Гэвч 1798 оноос миний сонсгол аажмаар муудаж өөрийн уран бүтээлдээ хүний дотоод сэтгэл, хүсэл мөрөөдөл, тэмцлийг илүү тодор илэрхийлж эхэлсэн. 1802 онд сонсголоо бүрэн алдсан ч хүмүүс миний уран бүтээлийг таалан сонсдог байсан нь надад маш их урам зориг өгч би уран бүтээлээ орхилгүй 32 санаад 9 симфони, олон дүрвэл, дуурийн бүтээлүүд төрвж олонд хүргэсэн. Миний бие 1827 онд таалал төгссөн ч миний хөгжим өнөөдөр ч хүмүүст эрх чөлөө, өөрийгөө хөгжмөөр илэрхийлэн тэмцэх боломжтойг харуулсаар байна. Та бүхэн ч гэсэн миний бүтээлтэй танилцж, өөрийн сэтгэл мэдрэмжийг бусдтай хуваалцаасай гэж хүсэж байна. Людвиг ван Бетховен